Хууль зүйн асуудал гэдэг чинь юу вэ? Өмнө хууль зүйн асуудал тулгарч байгаагүй. Ер нь банк тулгардаг дөө. Хууль зүйн асуудал нэг тулгарч байгаагүй. Нэг мэдгүй. Тэгээ нэг хууль зүйн зөвлөгөө өгье гэдэг нэг улсууд идэг штеп. Мэдгүй. Таньдаг хүмүүстэй хөвчлэн тэгээд яг одоо нэг дүүргийнхээ харьяа хууль зүйн хэсэгт ч юм уу эсвэл мэдэх хүнд нь л ер нь хандахыг юм хүсдэг. Тэгээ нэг одоо нэг төлбөртэй төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгье энэ төр гээд яг хөө бүр нэг тийм амар яг хуулийн зөвлөгөө авахар ч юм уу тийм айгу том гэж бүрс нэг хардаг болохоор тийм тэгээд яжгүй. Тэгээ эсвэл болвол хэрвээ мэддэг хэвээр бол мэддэг хэвээр газ хүмүүстэй яг. Сайн байцгаана уу? Та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би та бүхэнтэй өнөөдөр нэгэн зүйлийн талаар бас өөрийн сэтгэлээ хуваалцъя гэж бодлоо. Хүн болгонд бол алхам тутамд нь хууль эрх зүйн одоо хэрэгцээ шаардлага бол байнга тулгарч гарч байдаг. Бид хүн ингээд за одоо гэрээ хэлцэл хийхтэй холбоотой ч юм уу тий аль эсвэл одоо янз бүрийн маргаан шийдвэрлэх иймэрхүү асуудал гарахаар гарах болгонд л одоо хууль зөвлөгч нарт ингэж ханддаг. Нөхцөл байдалд нь таарсан одоо чиглэлийн гэх юм уу одоо мэрэгжлийн өмгөөлөгч хуульч нар бас хэрэг болдог. Тэгээ тэр болгоныг олоход бол маш их цаг зарцуулдаг. Ихэнхдээ л бол ингээл танил талаасаа асуугаал ингээл хүмүүстэй уулздаг. Тухайн хүмүүс нь бол тухайн чиглэлдээ бас мэрэгсэн үнүүгүй юу те. Одоо миний одоо асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой чадвартай юу гэдэг ингээд янз бүрийн эргэлзээ гардаг. Тэгээд маш их цаг хугацаа зарцуулдаг. Энэ асуудлыг нэг аппликейшн айгүй амархан шийдэд байгаа. Энэ бол юу гэхээр ILO гэдэг аппликейшн. ILO гэдэг аппликейшн маань ингээ оронгууд ингээд янз бүрийн зэснүүдтэй одоо баримт бичиг захиалах, боловсруулах тий хуульчтай холбогдох энэ ингээд ийм олон төрлийн үйлчилгээнүүд байгаа. Энэ дотор надад нэг хоёр үйлчилгээ ялангуяа нэлээд их хэрэг болдог. За энэ бол баримт бичиг захиалах, баримт бичиг байршуулах гэдэг. Энэ үйлчилгээнүүд нь яадаг вэ гэхээр жишээ нь захиалах гэдэг нь бол би өөртөө хэрэгтэй одоо гэрээ хэлцэлтэй холбоотой, ажил гүйцэтгэхтэй холбоотой тийм ээ. Янз бүрийн гэрээ хэлцлүүдийг эндээс бэлэн темплет загварууд аваад одоо хуульд нийцсэн одоо гэрээ хэлцэл хийж байгаа хоёр талд маань хамгийн одоо зөв үр ашигтай байх юм заалтууд бүхий ийм бэлэн гэрээнүүдийг авч ашиглаж үйл ажиллагаанд ашигладаг. Нөгөө төвгөр одоо миний хийж байгаа зарим нэг гэрээ хэлцлүүд энэ ILO дээр байршуулад бас худалдан борлуулах ийм боломжтой. Ийм одоо жишээ байх жишээ. Мөн одоо саяын хэлдэг өмгөөлөгч нар одоо яг мэрэгсэн өмгөөлөгч нар одоо хаанаас хэнийг яаж олох вэ гэхээр ингээд хайгаа танилцлаас асууж цаг барах биш. ILO руу оронгууд энд ингээд маш олон өмгөөлөгч нар ингээд за жишээ нь ILO дээр ингээд 300-аад өмгөөлөгч нар тэгээд ямар мэрэгчлэр арай илүү одоо давуу талтай тэгээд тэрийг нь бас ингээд бид нар үнэлчих болд юм байна. Зөвлөгөө аваад үйлчлэгээ авсныхаа төлөө зөрүүлээд үнэлждэг. Ийм үнэлгээ бас ингээд хийгээд ингээ хуульчдаас ингээд зөвлөгөө авчих юм боломжтой. Ийм гоё одоо эрх зүйн үйлчлэгээг бол одоо цахимжуулаад маш хялбар болгоцсон ийм гоё аппликейшн байгаа. Би одоо өөрийнхөө одоо ашиглаж байгаа ILO гэдэг ийм аппликейшнийг нийгмийн харилцаанд орж байгаа иргэн бүр бас одоо өөрийнхөө гар утсан дээрээ ингээд суулгаад ашиглавал одоо та бол хэрэгцээтэй үедээ бол цаг алдалгүй Монгол улсын хаач байсан. За магадгүй бүр дэлхийн хаач байсан. Энэ аппликейшнаар дамжуулаад бид бүхэн хууль эрх зүйн зөвлөгөө үйлчилгээг аваад өөрт тулгамдж байгаа бас бяцхан асуудлаа бас шийдэх боломжтой юм байна шүү. Тэгээ та бүхнийг бас дижитал тий цахим 900-д бас одоо ингээд хууль эрх зүйн үйлчилгээ нь ингээд нэвтэрч орсон энэ сайхан үйлчилгээг бас авч ашиглаасаа гэж хүсэж байна.